байцааны үзэгчдээ MNC телевизийн явлан арилын нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэх гэж байна. Тэгэхээр бид энэ удаа Дорногов аймгийн засаг дарга Ган хоёртой үзэгчтэй охиныг уулзуулж зарим зүйлийг сонирхох болно. Тэгэхээр аян замдаа сайн явж ирвүү. Та өнөө өглөө Австрали улсаас ирлээ. Тэгээд ер нь замдаа хэдэн цагийн нислэг хийв. Ямар зорилгоор яг Австрали улсыг зорих болсон бэ? Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ирэв тийм. Австрали улс ч одоо манай улсаас үзэх аслагдсан. Бээжингээр дамжаад цаашаа бол Сидней хүртэл нэг 10 цаг 11 цаг гарын нислэг хийж очиж байгаа. Эквадор цаашаа дамжаад нислэг юм нэлээд алсын орно л доо. Тэгээ Австрали улсад бид нар нэг 9 хүний бүрэлдэхүүнтэй очиж туршлага судлах, ер нь хот төлөвлөлт, ер нь жижиг хот, дагуул хотын хөгжлийн асуудлуудыг яаж шийдэж байгаа талаар үзэхээр Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд тэр төслийнхөө одоо судалгаа шинжилгээний ажлын хүрээнд бол бид очиж яваад үзээд ирлээ. Энд 9 хүний бүрэлдэхүүнд маань гол нь говийн аймагуудад Азийн хөгжлийн банк одоогоос нэг 2 жил хагасан өмнө Монгол Улсын засгийн газартай хамтраад хэрэгжүүлсэн нэг төсөл байгаа. Энэ хэлийн хотуудын ялангуяа ийм газар энд орох баялагийг хөгжүүлэхээр ингээд зорж байгаа ийм хэлийн хот. За манайд бол мэдээж аймгийн төвүүд бол хот гэж хэлэгдэж байгаа. Тэгээ сумын төвүүдийг бас эдгээр бол нэг хот тосгон гэдгээр ийм одоо жишээлбэл Хамбогд сум байж штэ 5 толгой, юу толгой Хамбогд сум байж, 5 толгой байж, цогццгийн сум тийм ээ. За бас нүрсний урхай нүдтэй 3 тэс сум байж Өмнөговь аймгийн. За Дорногов аймгийн бол сайн шандад аж үйлдвэрийн зохицлоо байж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах тийм ээ. Байгаль орчны нөлөөлөлгүй байх, уул уурхайн бүтээгдэхүүний эцсийн боловсруулалтыг тэрнээс гарах одоо сайн тал, сар тал тийм ээ. Ер нь бол энэ уул уурхай гэдэг юм бол ажил эхлэхдээ төгсгөлөө бодож иж хийдэг ёстой л дээ. Өөрөөр хэлбэл старт бол тийм төлөвлөгөөгөө тодорхой. Тий, старт хийх бол эндийн одоо төгсгөлийн эхлэл юм аа. Тэгэхээр бид нар ингээд уул уурхайг маш их газрын дор баялаг байна. Энүүгээр ингээ үйлдвэрлэл явуулах, уурхай явуулах, үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр энэ асуудлыг бол ярьж эхлээд гоё юм орлого олно гэхийнхаа хажуугаар энэ юм нэг дуусна штэ. Энэ үйлдвэр 100 жилийн настай юм уу? Эсвэл уурхай 50 жилийн настай юм. Тэрнийг дуусны дараа бид яах ёстой вэ гэж. Тэгэхээр өнөөдөр бол тэнд маш олон хүн нүүдэлж очиж амьдрал нийгмийн асуудлаа шийдэж байна. Тэнд сургууль соёлын байгууллага тогтчлт бий болно. Уурхай үйлдвэр зогсохдоо тэр хотыг яах вэ гэдэг асуудал дэлхийн нийтээр маш их хүндрэлтэй учирч явж ирсэн. Нэг орхигдсан уурхай хотод маш их байдаг шүү дээ. Уурхайг эхлэхээс өмнө одоо 100 жилийн дараа энд 30 мянган хүнтэй хот босцсон бол тэр хотыг яаж зохицуулах вэ? Эсвэл тэрний цаашаа зогсоох юм уу? Өөр тийш нүүлэхгүй. Эсвэл тэр олон хүний нийгэм асуудлыг яах вэ? Тэр үнийн дагаа тэнд чинь маш их өмчөрөнгийн асуудал шийдэгдсэн байж шүү дээ. Тэгээ энийг үзэж байж уурхай эхэлт юм байна. Тэгэхээр энэ туршлагуудыг бас үзье. Хоёрдугаарт бол бас уул уурхай олзуурлал нэгээл үйлдвэрлэл бариал тийм ээ. Ингээд явна гэдэг бол тэр дагаал ерөөсөн баха хөгжлийн технологийн асуудлаасаа гадна хүний асуудал гэж. Гэр бүлийнх нь хүмүүс очиод амьдрах шаардлагатай байна. Хүүхдүүдээ сурах хэрэгтэй. Ах дүү нар одоо тийм ээ настангууд нь тэнд ус амьдрах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр ивжүүрэн нийгмийн асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг асуудлууд. Тэгээ ийм юмнуудыг бас анхаараач гэдэг үднээс Азийн хөгжлийн банк хэдийгээр одоо дэлхийн олон банк санхүүгийн байгууллагууд мөнгө хүлдэг байгууллага шүү дээ. Хэдийгээр тийм ч хүлээгээсэн нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулна гэдэг үднээс бол ийм хэлийн хотуудын одоо нийгмийн амьдралын асуудал, хот хөгжлийн асуудлуудыг бол одоогийн байгаа байдлаас нь сайжруулах. Мөн одоо эдийн төлөвлөлтийг хийх үднээс бол хэмжээний мөнгийг буцалтгүй гаргаж шүү дээ. Одоо жишээлбэл 2 жил хагас Өмнөговь аймгийн засаг дарга Бадраа дарга битээр за тэгээ мэдээд Монгол улсын засгийн газрын одоо сангийн яам дээр ингээм хамтраад Азийн хөгжлийн банктай 20 гаруй сая долларын буцалтгүй тусламжийг одоо гэрээ зурж авсан. Тэгээ буцалтгүй гэдэг үл ингээ банк санхүүгийн байгууллага яахаараа буцалтгүйгээр хүнд юм өгөх гэдэг бол хүмүүс үл итгэхэд хэцүү л. Гэхдээ энэ бол нөгөө нийгмийн хариуцлага гэдэг үүднээс тэр олон жилийн дараа тэр хотыг яаж хөгжүүлсэн байх хэвээр мөн яаж одоо цааш авч явах вэ? Эсвэл одоо мэдээж одоо уурхай зогсоход хаадаг юм гэдэг юм судалдаг. Ийм том ажлыг бол энэ бослогоо тусламжаар хийж байна. Тэгээ энэ хүрээндээ бид нар энэ хэлийн хотуудын тэр Өмнөговийн сумын засаг дарга нар хурлынхан за Өмнөговь аймгийн газрын халуунны дарга мөнх жаргал дарга гэдэг ингээд
хүмүүстэй байд яваад ирлээ. Танай аймгаас сумын засаг дараа залуучуудаа авч явсан гэсэн. За манай аймгаас бол бид өмнө говь аймгаас бол 5% явсан. Одоо өмнө говь руу чинь ингээд гуулуурхаа төлхөө байна тийм. Тэгээд өмнө говийн 3 сумынх нь хүмүүс тэгээд аймгийнх нь хүмүүс явсан. Манай аймгаас бол яг би өөрөө аймгийнхаа ерөнхий архитектортой явсан байна. Тэгээ манай аймаг дээр бол энэ төсөл сайн шанд сум за замуу цум дээр хэрэгжиж байгаа. Энэ төсөл бол за зүгээр одоо энэ төсөл бол ямар байдлаар өгөхээр би миний сая хэлдгээр тэгж ирээдүгөө бодсон 30 өдөн бүтээн байгуул хэдэн жилийн дараа тэр одоо том хотоо яаж одоо зохицох уу гэдэгт хүрч чадаагүй байна л. Өнөөдөр юу хийж гэнэ өгөхээр газар дор байж байгаа инженерийн байгууламж шүү дээ. Цэвэр бохор усны шугам. Дулааны шугамшилжээ, дулааны хангалт. Газар доорх хот байгуулалтын асуудал. Газар доорх тэр инженерийн байгууламжаа шинжилүүлэх гэж байгаа. Тэгээ бид нар цаашдаа бол хот төлөвлөлтийг өшөө өргөн хүрээтэй хий. Ямар хөө байдлаар төлөвлөвөл үнэхээр хотыг төлөвлөж болдгоо гэдэг газар дээр үзсэн. Тэр Камбера хотод очсон. Одоо нийс. Яг асуух хичээлээ танаас яг очингууд ямар байна вэ тий. Юу санаа садан юу байв? Тэр эхлээд бол яг Сидней гэдэг энэ бол худалдааных нь их том төвлөлтөө. Австрал бол их том газар нутагтай ч гэсэн тэр зүүн уртлынхаа эргээр хотууд нь байршсан байдаг. Тэгээ Сидней хотыг бол хүн бүхэн мэднэ. Сидней хот бол нэг 4 сая орчим хүнтэй. Маш том одоо хотолтой эдийн засгийн одоо хот. Сидней хотоос цаашаа нэг 3-4 цаг машинаар яваад бол тэр Камбера гэж хотод очиж байгаа. Тэр Камбера хот бол 400 мянган хүнтэй. Өөрөөр 10 дахин бага. Үнэтэй өртөнгөө тэр Камбера хот нийслэл нь байна. Тэнд бол засаг захиргааны одоо удирдлага нэгжүүд яам байгууллага агентлаг тийм ээ соёлынхын төмөв тиймүүд нь байдаг. Тэнд элчин сайдын яамдууд байж байна. Тэгээ бид Сиднейд буугаад шууд цаашаа тэр өдрөө машинаар яваад Камберад очсон. Камберад очиод бол энэ төслийг хэрэгжүүлж байгаа тэр ICOM гэж компани байж байгаа. Тэр Америкийн маш том компани л да. Энэ компани одоо зөвлөгөөгөөр бид энэ төслийг хэрэгжүүлж явж байна. Тэгэхээр энэ компани төв дээр очсон. Тэгээд очиод танилцах уулзалт хийгээд энэ хэд хоногт юу үзэх үү гэдэг хүслээ хэлээд бид бод цаг багч гисэн одоо аль болох нүдээр үз. Яг тэнд хэд Австралид бол яг хэд байсан? Тэнд бол Камберад 2 хонсон, Сиднейд 2 хонсон ингээл 4 хоног. Нөгөө замдаа явах учраас дахиад 3 хоног явчихж байна шүү дээ. Тэм учраас Камбера хотод очиод бол бид нар тэр оройн шууд хоттой танилцах ажлаа хийсэн байгаа. Тэгээ Камбера хотын түүх их өвөрмөц. 1913 онд одоогоос бараг 100 жил болж штэ тэр 100 жилийн өмнө тэр хотыг төлөвлөсөн баг. Хот хөгжлийн төлөвлөгөө. Тэрнээс хойш тэр хотын хөгжлийн төлөвлөгөө өөрчлөөгүй. Ингэж л хот босгоно гэсэн төлөвлөгөөрийн дагуу л явж байгаа. Тэгэхээр юмыг яаж одоо алсын хар төлөвлөж гэнэ. Тэр нь нөгөө элсэн ирээдүйдээ юм өөрчлөгдөд явна шүү дээ. Амьдрал баялаг. Тэрнтэй холбогдуулаад ингээд бид өөрчлөлт өгдөг шүү дээ. Ингэх хэрэггүй болтол нь юмыг тооцоолж одоо гаргаж штэ 100 жилийн өмнө төлөвлөсөн төлөвлөгөө. Одоо манай нийслэл хотын чинь гэхэд л анх 600 хүний хүчин чадал даацтайгаар хийсэн гэл тэгэл энэ одоо тэдэн хүний хүчин чадалтай байх үеийн хийсэн гэл тэгдэрчтэй тэр хэтийн бодлого гэдэг л бид их анхаарах. Бодлогон дээрээ бол маш өргөн энийг бол тавьж өгдөг. Маш уужуу тэлж төлөвлөлтөө хийснээр бол тэр тэлсэн төлөвлөлтөөр дэд бүтцүүдэд төлөвлөждөг учраас цаашаа сунгаал явдаг. Тэгэхээр ийм төвтэй тэндээсээ ингээд цацарсан дэд бүтц байх юм бол цацарсан дэд бүтц цаашаа сунаал явдаг юм байна. Тийм учраас бид төлөвлөлтийг маш сайн хийх ёстой гэдэг юм бол үнэхээр одоо бид цаашдаа бол нэг сайн бодох хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор нэг хийсэн юм а дахиад сайжруулахын тулд л да нураагаад. Одоо энэ сайн шанд Дорноговь аймаг маань энэ хэтийн төлөв хоцорчоогүй байгаа тий. Одоо тий судлаад ирлээ. Ингээд явчихад бид яг энэ төслийн хүрээнд бас сайн шанд хотынхон мастер төлөв хийгээд дууссан. Өнгөрсөн жил. Яг энэ одоо Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд энэ ICOM компани удирдаад энэ төлөвлөгөөс нь ямар ч байсан 25-30 орчим төлөвлөгөө гаргасан байгаа. Тэр төлөвлөгөөн дээр маш нарийн зүйлүүд гарсан. Жишээлбэл одоо бидний байж байгаа сайн шанд хот энэний дараагийнх нь тэл сайн шанд хот тэгээд Эко 5 хот сайн шанд найрамдал тосгоо энэ төр гэдэг ингээд төлөвлөсөн байгаа л да. Тэгэхээр энд ямар юм төлөвлөлт юм бэ гэхээр тэр шинэ хотод шинэ дагуул тосгонд сургууль хэдий хэмжээтэй байх юм. Хүн ам нь хід болж өсөх үү гэдгийг л харна. Дээрээс нь бол дэлгүүр хоршоо одоо үйлчлэгний газар жишээлбэл айл хүүхдүүд бол дунд сургууль бага сургуулийг 700 м дотор нэг үйлчлэгээ сургуулийн үйлчлэг авчих хэрэгтэй байна л да. Бүр тийм стандарт бол уус. Нэг 500 м дотор бол дэлгүүр хөшөө байж байгаа хэрэгтэй хүний хэрэгцээний.
тэгээ настай хүмүүс баятаараа тийм янз бүрийн яг тэр стандартаар нь ингээд төлөвлөхөөр бол одоо тийм төлөвлөлтүүд гардаг юм байна. Тэгээ бид Канберра хотод шинээр хот төлөвлөсөн тэр шинэ хот руу явж үзлээ. Сиднейд бас 2 хоногийн өмнө 706 газар дээр. Одоо манайх чинь бол нэг тосхон жижиг нэг юм барьяа гэхээр л бараг хэдэн 100 мянган газар дээр төлөвлөх гэдэг шүү дээ. Тэгээ хэтэрхий том төлөвлөлтийг хэтэрхий их том дэд үтс барихаар тооцогдоод тэгээд энэ мөнгө ханаас ч болохгүй гэдэг ингээд зогсож байгаа. Тэгэхээр 706 газар гэдэг бол нэг 7 км 1 км-ийн газар шүү. Тийм ээ. Тийм жоохон. Тэгэхээр тийм газар тэндээс эхлээл ингээл тийм мянган хүний одоо амьдрах орё соёлын төвүүдийг дэлгүүрс тэг худалдааныхын төвүүдийг бусад нэг үйлчлэгийг ингээд төлөвлөлөд хийчихэж байна. Тэгээд улс нь бол газраа тариачтаас за яг болцоо тэр бол нөгөө хөнгөө биш тариачтын одоо газар байсныг худалдаж аваад тэгээд энэ дээр үл ижүүрийн төлөвлөлт хийхдээ дэд үтсийг эхлээд төлөвлөждөг. Төмөр зам, машин зам, хажуугаар нь цэвэр бохор усны шугам, дулаан халуун тийм ээ. Тэгээд нөө мод сүүгийн тавьдаг юм хийгээд тэгээ газраа бол одоо development компани биш та хөгжүүлдэг тэм компани худалдаад тэгээд нэг жижиг тосхон одоо жижиг хороол барилаа гэхэд манайхан ч бас бариад эхэлж шүү одоо сүүлийн үе. Ингээ хороолоо барилаа дотор нь хүүхдийн тоглоомтой, тоглолттой, мууртай, тэнцэн гэдэг газартай жижигхэн дэлгүүр хошоо худалдааны төвтэй ийм одоо юугаар нь барьдаг. Ийм л төлөвлөлт рүү хийж яана л да. Тэгээд тэрний бид нар үзээд энэ хотын төвдөө ингээл бужигнуулаад идэг юм яг бол багасгаад аль болох зайдуу дэд үтсийг хийгээд энэ хооронд дэд үтсэх холбоод тэгэхээр энэ хоорондох газар чинь дахиад үнд орнод дэд үтстэй газар энийг иргэдэг зам дагаад хөгжил гэдэг шгэлтэй ингээд цаана муу жижиг тосхон байгууллаа. Тэгээд тэр хоорондох газрыг нөгөө газар өмчилж аваагүй иргэдэг хөө дэд үтстэй газар шууд аваад үнд. Тэгээд дахиад хэлдэг. Ийм нарны цацраг маягаар явуулах юм хэрэгцээ бол их байгаад байна. Явсан газрын сонин сайхнаасаа хуваалцаач тий. Австрал руу та урд өмнө явж ирсэн үү? Тентхийн ахуй амьдрал иргэдийнх нь амьдрал ер нь ямар хөө байх юм тий. Ирээл нөгөө сонин сайхна гэрийнхэндээ ярьдаг шиг та бидэнтэй хуучлаач. Австрал бол Австралийн холбооны улс гэдэг шүү дээ. Холбооны юм улс. Австралийн түүх бол мэдээж Англи улсаас гаралтай. Тэгээ Английн колони олон жил болсон. Хажууд нь ойрхон Шинзаланд гэж улс бий. Шинзаланд бас Английн колони байсан. Тийм учраас тэр хавийн тэр хоёр орнууд бол Commonwealth-ийн орн гэж ярьдаг. Тийм хамгийн дээд одоо ямар нэгэн байдлаар бол хууль эрх зүйн ч юм уу дээдлийн удирдлага бол Англи хатаа. Тэгэхдээ бид бас улсууд ийм байдалтай нийгмийн байдал байдаг. Би Шинзаландд 97 8 онд бас байсан. Тэнд сурч ирсэн. Тэгэнгүүт Австралиас ирж очиж дайрч явдаг байсан учраас Австралийг үзэж ирсэн л та. Тэгэхээр Австралид бол энэ ерөнхийдөө бол хөгжлийн их зөв загварыг авцсан. Хөгжлийн их зөв загвар авцсан. Жишээлбэл ихтэй сургуулиуд нь гэхэд маш цөөхөн шттэ. Хорвоо чадах ихтэй сургуультай. Тэр нь бүгд нэг стандартын сургуулийн өндөр түвшинтэй. Аль сургуульд орох нь бол тэр хүмүүс сонирхсан мэрэгчлээ сонгох. Ийм зорилгойлууднаас орж байгаа. Тэгээд төгссөн өөрсдийнх нь мөн төлбөр сургууль. Тэгээд тэр сургуульд төгссөн бол тийм ажилд авах гэж юм байхгүй. Стандарт нэг гэх мэт их зөв тийм стандартыг бий болгоцсон. Тэгээд их аюулгүй нөхцөл байдалд ажилд амьдардаг юм ард түмэн. Бид очисон оройн элчин дээр авчихсан. Манай элчин сайд болд сайд хүлээж аваад бидэрт бас зоог бариад Австрали улсын одоо сонин мэдээ дуулгаад анхудаа хайж байгаа шүү дээ манайхан. Тэгээ мэдээлэл өгөө тарилцсан одоо шинээр үзэж харах юмнууд байвал мэдээлэл аваад Монголын элчингээс мэдээлэл аваад тэгээд 3-4 хоног явсал та. Тийм учраас сүүлийн үед бол Австрали Монголын харилцаа улам өргөжж байна. Иж очих хүний тоо маш их болж байна. Уул уурхайн салбарт бол баг Австрали хамгийн олон хөрөнгө оруулагчтай ийм болцсон хөгжиж байгаа ийм орн. Тэгээ Австралийн хувьд бол хүн ард нь ерөнхийдөө амьдралын түвшин өндөр түвшинд очсон одоо манай дайрч болоход бол GDP энэ ч бол одоо 10 дахин илүү өндөр тийм боломжтой. Зөвхөн уул уурхай их хөгжснөөр манайд төстэй. Австралид бол ерөөсөн боловсролт нэг хийхгүй байна. Уул уурхай нүүрс янз бүрийн баялаг бол гарч байна. Тэгээд олборлоод ингээд борлуулдаг ихэнх нь.
Яагаад тэгэхээр биднийг яагаад одоо бид нар боловсруулах гэдэг. Бидний чинь боловсруулал нэмээ өөрчлөсөн гэсэн үг гээл яриад тэгэхээр яагаад тэр ялгаатай вэхээр нэг л ялгаа байна. Австрал бол эргэн тойрон өөр орн байхгүй. Яг Австрал улс байдаг, тэгэл цаашаа далай. Тэгэхээр зэрэг тэр түүхийдээ бол далай дээр шууд аваачаад ус онгоцонд арчдаг. Тэгээд далайн тээвэр маш амтхан. Дэлхийн аль ч орн руу тэр далай холбоотой. Тэгээд аль ч орн руу тэр өөрийнхөө бүтээгдэхүүнийг ингээ борлуулад байдаг. А манайх бол яаж яана вэ гэхээр газрын доорх баялагаа борлуулна гэхээр Орос руу юм уу? Ядад улс руу л борлуулна. Тэгээд далай байхгүй учраас өөр оронд очихын тулд тэр хоёр орноо дамжина. Тэр хоёр орны таранзын тээвэр өндөр. Магадгүй зарим үе зогсооч явуулахгүй. А нөгөө хоёр орн руу ч зарахтай түүхэд учраас одоо тэг хэрэгцээ ямар сандал гарч байгаа нүүрснийхэн 50%, 60% нь тээврийн хүртэг зардал гэдэл ярьдаг тийм. Ийм онцлогтой учраас бид бол боловсруулах гэдэг. Боловсруулчих юм бол зөвхөн одоо хоёр хөштөө өгөх хэрэггүй шүү дээ. Боловсруулчих юм бол зэс Америкч адилхан, Японч адилхан нэр авдаг. Дэлхийн зах зээлийн Лондонгийн биржүүд. Тэгэхээр тэрний тээжгоон тээвэр бол бүр шаардлагатай бол онгоцоор тайсан ч болно. Тийм ээ хэрэггүй нөгөө хогшороо юм ялгаад авцсан учраас. А одоо бол энэ түүхийдийг тийм гэдэг чинь ер нь 50-аас дээш доошгүй хувь нь бол тэг хэрэггүй юм зөөгөл ингээл тээвэртэй. Ийм онцлогийн ялгаа байгаа. Тийм учраас бид нар бол боловсруулах хэрэгтэй. Австралууд бол боловсруулах шаардлага багхан түүхий дээр яадаг. Тэгээд одоо өндөр технологитой. Тийм учраас Австралд бол нүүрсний уурхайг яг саяын түрүүний миний хэлдгээр энэ нүүрсний уурхайг ашиглах уу? За ашиглая гэвэл үр ашиг ямар гарах вэ бол нэг асуудал. Энийг ашиглаад дуусны дараа ямар үр дүнд хүрэх вэ? Одоо энэ газар доор бол нүүрс байгаа юм байна. А дээр нь бол элсэн цөл байна. Тэгэхээр элсэн цөлийг одоо ногооруулъя гэвэл асар их мөнгө хэрэгтэй. Тийм ээ? Их мөнгө зарж иж мод тарина да. Тэгэхээр одоо энэ байгалийн элсэн цөлийг сайхан ногоон байгууламж болгож чадахгүй юм байна. А харин газар доор байгаа нүүрсийг авч борлуулад тэрний тодорхой хувийг буундалж жагаад тэгээд одоо нүүрсэн дууслаа гэнгүүт нөгөө үйлдвэрээ хаах процессын дотор бол тэрний бүгдийг дахиж одоо болох байх юм болоод нөгөө мөнгө буундалсан байгаа шүү. Тэгээд ижүүр ногоон байгууламж болгох. Тэнд нь уур бий болгоод тэр нөгөө нүүрсний уурхай нүхийг аваач түнэл болгоод аялал жуулчлалын гоё ордон байдаг ч юм уу. Тэнд ерөөсөө нөгөө хуучин байснаас нь гоё юм болгож чаддаг. Ингэх юм бол нөгөө газар доор баялагийг ашигласан, олзуулсан үр ашиг нь гарч. А манай үр ашиг юу гэж хэлээд байна вэ гэхээр нүүрсийг аваад өндөр үнэтэй зараад мөнгө олгочихвол бид ашигтай байна гэж ойлгоод байна шүү дээ. Энэ бол нэг л ашиг. Нүүрсийг гаргаж аваад мөнгө олох бол хэрэгтэй. А дээрэс нь болгосон мөнгөнөөс тодорхой хувийг бүр автоматар заавал нэлцааж явах хэрэгтэй. Ирээдүйн энэ орчныг сайхан болгоход хэрэглэнэ гэдээ хадгалаад дуусшгүй баялаг гэж их юм байна шүү дээ. Энэ рүүгээ оруулаад баяжуулаад авах хэрэгтэй. Балаачгүй байж байна. Оюуны иргэд рүүгээ залуучуудын боловсрол оруулах. Иргэдийнхээ эрүүл мэнд рүү хийх хэрэгтэй. Энэ Австралид Монгол хичнээн Монгол хүн амьдардаг юм бол ихэнх нь ажилчин хөдөлмөрлөж байна. Яг ямар арга хэмээ ер нь яаж болсон байх ихэнх нь те. Манай залуучууд бас тааралдаж ялаа. Их боломжийн гэж ярьдаг юм биш. Залуучууд бид нар бол тэгж л ярьдаг. Олон залуучууд бас бидэртэй ярьж уулзаа. За мэдээс таньдаг мэддэг хүмүүс нэгээр орсон захиа занаа явуулдаг ч юм уу, хөвдөг ч юм уу ингээд ирээд уулж яхад бид ярьж яхад сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн байна. Одоо бол нэг 300-400 гаруй залуучууд бол тэнд ерөөсөө яг Сиднейд сурж байна. Тэгээд одоо хоорондоо бас мэдээлэл солилцдог, цуглардаг ийм бас тахан боломжтой болсон байгаа юм байна. Тэгээд залуучууд бол яг манай Австрали улс бол одоо намайг сангийн яамд ажиллаж байхад 2002-3 оны үед бол нэг 10 өрөхгүй одоо магистр докторантур авдаг байсан. Одоо бол нэг 45 болсон байна. Тэгэхээр бол улсынхаа зардлаар тэд нар манай төрийн ч юм уу одоо хэрэгцээ хувийн секторч бас авч байна. Хувийн секторын сайхан одоо залуучуудыг тэдний хөрөнгөөр одоо мастер доктор болгож байна. А дээрээс нь ихэнх нь одоо манай залуучууд хуваараа очиж сурж байна. Бас ажиллах тийм боломжийг олгоод өгсөн юм байна. Ажлаа хийнгээ орлого олонгоо тэнд амьдарч байна. Гэр бүлээрээ очицсан амьдарч байна. Хүүхдүүдээ сургуульд өгсөн байж байна. Ер нь Австрали бол нэг юм болвол тэнд аюулгүй байдал сайхан хангагдсан байдаг учраас бас эцэг эхчүүд хүмүүс бас хүүхдээ Австрали сургах байдал бол их нэмэгдсэн юм даа гэж би харлаа. Тэгээ цаашдаа бас нэмэгдэх төлөвтэй. Сурж байгаа хүүхдүүд бол одоо их хичээл сургуулийн одоо зааж байгаа тэр төвшин бол асар өндөр байгаа. Ялангуяа одоо манайх бол сүүлийн үед нэг уул уурхай гэж байгаа учраас уул уурхайн чиглэлээр их сурж явах шүү байна. Бизнесийн чиглэлээр сурж байна, хуулийн чиглэлээр сурж байна. За мөн эмнэлгийн чиглэлээр сурж байгаа юм ч бас харалтлаа. Тэгэхээр бас бүгд
сайхан зүйлийг ярьж байна. Энэ Австрали чинь унган одоо уугуул оршин суугч иргэд гэхэр чи одоо ямар хүмүүс авах вэ? Нөгөө кенгуру юм тэр абориген гэж одоо энэ Азийн зүүн Азийн энэ Пасифик одоо энэ нухан далай дотор байгаа жижиг арлууд чинь нөгөө Пасификууд гэж ярьждаг манай арлын хүмүүс. Тэгээ цаашаа явах юм бол тэнд Папуа Нью-Гиней гэдэл тэгэл цаашаа явбал Австрали болоод тэгэл Шинэ Зеланд болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр уугуул иргэд нь бол дандаа орон орондоо бол арай өөр нэртэй. Ерөнхийдөө ижил төрлийн тийм одоо арлын хүмүүс гэж ярьдаг. Нэг ийм тийм хүмүүс. Сонсож байна. Одоо ингээл одоо замын хоёр тал байдаг шиг л ингээл тэ хөгжсөн хот ингээл ширэнгэр рүү ороод уугуул иргэд гэж ярьж байгаа юм би сонсч ирсэн юм байна. Яг тэр байна уу? Тэгээ нэг үе дээр үед бол маш их тэрсэлтэнтэй юм байсан үе би. Одоо бол ерөнхийдөө зохицолтонд орцсон байна. Уугуул иргэдээ бол хуулиар одоо сургадаг тодорхой хувийн ажлын байртай болгодог тэр хууль нарийн их нарийн болцсон. Тийм учраас одоо бол тийм хүндрэл багтаа айлуулах тийм одоо ширэнгөө хойтой юм уу жоохон бөгдүүд газар авах хөгжүүлэх гэсэн ийм одоо зүйлийг бол Австрали, Шинэ Зеландууд бол хийж байгаа. Шинэ Зеландд бол би бас 8 сар гараа тань дипломатын юунд байж захтай бол бас тэр Шинэ Зеланд бол абориген гэдгөө Маори гэж ярьдаг. Нутгийнхаар гэдэг. Тэр Маори хүмүүс бол маш их бас тэтгэлгэнд байдаг. Өөрөөр хэлбэл одоо манай сургуулийн захирал Шинэ Зеланд хүн байхад орлогч нь заавал Маори хүн байдаг. Тэр хүн дээр заавал орж мэдлэн Маори хүндэтгэж шүү дээ. Соёлыг одоо бид нар сонсон. Тэгээ Маорийн тосгонд очиж аялуулна гадаад оюутнуудыг тийм мэдээлэл солилцдог тийм. Тэгээ бид нар бас Шинэ Зеланд байхад бас Маори тосгонд очиход Маоричууд их сонир зүйл ярьж байсан л да. Монгол гээд бид нар их олон орны оюутнууд очижсэн. Тэгэхээр 97 онд Монгол гэсэн чинь монголчууд байж байгаарэ гэд яасан гэсэн чинь монголчууд бол бидний ancestor юм а гэж бидний одоо өвөг дээдс юм а гэж. Тэгээ бид нар гайхаж энэ одоо ямар сони ингээ харахад бол тийм нэлээд бүдүүн тийм бараг бүдүүн тийм бор хар хүмүүс шүү дээ. Тэгээд энэ одоо ямар сони гэсэн бид нар хөх толботой төлдөг энэ төр гэж. Тэгээ тэр үл яхам нэг их нүүдлийн үед бол 40 тойргийн ингээд дэлхийд төрсэн байдаг шүү дээ. Үнэн тэгээ дараа нь бол одоо Чингисийн үед бас нүүдлээсэн. Тэгээ доошооноо ингээд хөдөлсөн нь бол нэг хэсэг нь байх дүүс үгүй л дээ. Одоо тэр үед хүртэл ингээл нэг юу байгаал гэсэн мэт нэг мэдээлэл дамжаал эртний одоо түүх одоо бидний өвөг дээдсэн байт юм болоо гэхдээ бол Монгол гэдэг юм орж ирдэг л тийм бас сонирхолтой. Одоо тэр Маоричууд абориген гэдэг тэр хүмүүсийн унган аран шин төрөх гэвэл одоо юу байх вэ? Аах. Тэр хүмүүс бол ерөөсөн нөгөө байгаль дээр амьдсан хүмүүс. Одоо ч гэсэн тэр яг жинхэнэ Маори аборигений тэр тосгонд ингээд аялаад очиход бол бас тэр төрхрөг одоо бид нар Монгол хүн наадам болохоор Монгол хувцсамсал тэр шиг тэд нар бол яг өөрийнхөө тосгонд очингуудаа нөгөө хувцсны навчаар хийсэн хувцсаа гоёол те тэгэл одоо Маори хүмүүс бол хамраа ингэж нийлүүлж мэдлээ шүү дээ. Тэгэл ингээд хамраа нийлүүлэн ингээд одоо тэр сургуулийн цагтаа хамраа нийлүүлжсэн гэх үү? Одоо Маори ёсоор мэдлээ гэвэл хамраа тийм ёснууд нь бүр үлдчихсэн. Яг тэр байдлаар нь цааш авч явна гэдэг бүр өөрснөө тангаралцсан тийм байж идэг. Тийм учраас тэр арал дээр бол бас одоо их цогцоо сайхан амьдэрчлээ. Тэг гадныхнаас одоо цаг баримтлах гээл янз бүрийн тэр үндэстэн бол нэг тиймэрхүү байдаг гээл нэг өнгө төрх нь юу авах бол тэдний. Зүгээр яг тэр нутгийн уугуулууд бол янз бүрийн заншлууд ихтэй. Ялангуяа шашин маягийн. Бас нэг өөрийн шашин байна. Тэр тусдаа. За тэрний нэг хүн гэх хэвээр бид нар очсон ч гэсэн тийм бидний шашны гэсэн хүндлэл бид баярлалдаг шиг. Нэгдүгээр тул тэгэх хэвээр. Хоёрдугаар тул тэр хүмүүс маш их ажилласан хүмүүс. Яг бол байгаль дээр хүн амьдарч ирнэ гэдэг бол ажиллаж амьдрэх шүү дээ. Тийм ээ. Тэнд нэг толгой зараад байж байгаа юм байхгүй. Хөдөлмөрөөр ажиллаж амьдарч ирнэ гэдэг бол агуу. Тэгээд тэр модоор маш гоё урлан юм нэг зүйл хийж байна. Тэр бол одоо гайхамшигт юмуд бол бас тэдээс сурах юм гэх байгаа. Ялангуяа аялал жуулчлал гэхэд ингээд одоо Австралид очих юм ч гэсэн Шинэ Зеланд очих юм ч гэсэн тэр нутгийн уугуул иргэдийн одоо гоё юмсаг тэр урлаг гар урлан юм юу байх үдэл хүн авч шүү дээ. Тэгэхээр тэр лүүгээ нөгөө хүмүүсүүдний төлхөө одоо бас бизнес нь орсон. Гар урлал зүйл гэхээр дурсгалын юм гэхээр ийм нэг модон ийм хүмүүс авчирдаг шүү дээ. Урт модон ирүүтэй тийм. Тэр модон ирүүтэй. Тэр чинь бол дээд талынх нь тэр зүгээр ерөнхийдөө санаа нь бол
одоо өөрийнх нь бурхны дүр зураг ал тэгэл одоо тэр модон дээр ингээд олон жилийг одоо ингэж дүрсэлсэн байдлаар оруулж өгдөг. Тэгээд тэрнийг сайхан хийж юм бид ч гэсэн ялгаагүй шүү дээ. Монголчууд бурхны бүтээгээл зургаар ч юм уу бүтээгээл тэгэл 18-лал шүтдэг үздэг. Тэрнтэй аюу төстэй. Ерөнхийдөө бол нөгөө уул усаа хүн угаасаа байгалийн амьд шүү дээ. Тэгэл тэр байгалаасаа гэдэг ийм одоо үзэл бодол ихтэй байдаг. Зүгээр Австралийн хувьд бол одоо нөгөө кангару гэдэг амьд юм шүү дээ. Тэгэхээр кангару давхиж өгнө лээ. Тэр бас харсан. Ер нь нэг 70 Монголоор имж гэдэг үздэг. Тийм. 70 сая орчим кангару байна гэж шүү. Тэгээд тэр кангаруу нь бол маш том үйлдвэрлэл. Тэр нь 70 сая гэдэг нь урьжээд л байна. Урьжиж байна. Тэгээд тэрний чинь тодорхой одоо урьжуулж байна. Та нөгөө нутагтаа сафари байгуулна гэж нэг жил гарны өмнө та бүхэн ярилцчих нэг ярьжсэн. Тэр дагуу нэг тиймнүүдээр та сонирхож юу? Ер нь бол бид нөгөө байгаль дээр байгаа амьтныг болвол их сонирхдаг л да. Би өөрөө нөгөө хөдөөгийн малчин айлын хүүхэдтэй багасаа л уралдаа унаал моримал тэгэл ямаа хойно дунд өссөн учраас тэгээд одоо нутагтаа бас эргэж очиод нэг 5 6 жил ажиллаж байна. Тэм учраас би дээр нөгөө ярьжсэн тэр Дорногой аймгийн 70 жаргалан суманд их нартын хад гэж одоо ийш баг газрын чулууны үргэлжлэлтэй дундгой баг газрын чулууны үргэлжлэл тэгээд манай аймуур ороод ирэхээр их нартын хад гэдэг тий гоё байгалын үзэсгэлэнтэй маш сайхан хад чулуутай. Тэгээд тэнд бол нэг 1000 гарын аргал маш олон төрлийн хөвгтэй амьтын шуг ургамал байгааг Америкийн Денверийн одоо зоопаркаас хамтарч ажиллаад тэдний хөрөнгөөр нэг 7 жил тэнд их том судалгаа явуулсан бид. Тэгээд тэд нар судалгаа ингээд дууслаа одоо яах вэ гэдэг юм яригадаад бид нар нотлон болвол одоо бид орон нутаг ямар ч яс авч явъя нэг их сайхан бий болсон. Байгаль дээр энэ тэр олон 1000 аргал давхиж юм бүгд нөө чип компьютер юу хийцэн тэгэл хаана нь явж байгааг судалдаг ямар настай үстэй хамгаалах юмнуудын тэгэл тэр хөгтэй амьтнаас эхлээл могой шугуу бүгдийг судалж шээ. Тэгээ энэ сайхан судалгааг бид цааш үргэлжлүүлээд аваа явж чадвал энэ үл дэлхийн одоо сафари байгаль дээр хашаагүй одоо үргэлжилж байгаа үстэй тий явж байгаа. Бид нэг энэ жил нэг 200 гаруй сая төгрөг бас орон нутаг мөнгө төгрөг багч гисэн 200 гаруй сая төгрөг гаргаад тэр одоо их нартын тусгай хамгаалалтын газрын захиргааг нь барьж өгсөн. Тэнд нь ажиллаж байгаа хүмүүсүүдийг бид нар тийм төрийн бус байгууллагаар ажлыг хэрэгж байна. Мэргэжлийн хүмүүсүүд. Тэднэрт нь одоо цалин бүлэг нөгөөд ингэ явж байгаа. Тэгээд тэр цаашдаа бол Монголын их сайхан энэ байгалийн нөгөө хашаагүй одоо сафари чинь ч гэсэн дэлхийд бол том хашаатай байдаг. Энэ бол хашаа байхгүй. Байгаль дээр байгаагаараа л байж байгаа тийм гоё байгалийн үзэсгэлэн газар ба. Тэгээ энд бол зөвхөн ирээдүйд жишээлбэл тэм дэлхийн гадаад орнуудын амьдарч байгаа боломжтой амьтын янз бүрийн юмнуудыг авцах тавих юм бол маш их гоё одоо ээлжүүлчих юм болно л доо. Тэр хол Аз газар Австрали руу тэгээд бүр Шинэ Зеланд тий хил хол байгаа газар руу манай сумын төвийнхэн сумын засаг дарга нар орон нутгийн бүр анхан шатны нэгжийнхэн тэр болгон хөрөх байх лээ. Тэдний сэтгэл нь хэр байна? Хэр хийж юм хийх хүслээр дүүрэн манай залуучууд бол бас болж ирсэн. Монголын энэ одоо говийн аймагчин дээр үед ер нь хэцүү хүн гэж ойлгодог л хүний ухамсар. Говьд нөгөө хүн болдурсаа сураг хангааж өгчүүлээ. Говьд ажиллахад бас дээр үе чинь нэмэгдэл өгч ажиллав. Тийш говийн нэмэгдэлгээ тий. Одоо чи яадаг вэ? Байхгүй юу говийн нэмэгдэл одоо говь руу хүмүүс төж штэ. Тийм учраас аливаа юмны хөгжилчт юм уу орон зай цаг хугацаа гэдэг бол юмыг өөрчилж яадаг. Говь нутагт хамгийн их газрын дор баялаг байж байна. Хамгийн их сайхан найрсаг хүмүүс нь байж байна. Тэнд одоо хаан амьтад нь байж байна. Тэнд одоо мал хой тийм ээ тавуу шуумал нь альбгүй дэлбгүй нөгөө сайхан үсгэлэнтэй тэмээ сөрөг гэдэг юм чинь тэнд байна шүү дээ. Тийм учраас энийг дагаад бид томоохон аялж уучлаа гэж бол энэ мал сүргээ цаашаа өсгөх хөгжүүлэх газрын доорх баялаг одоо зөв тийм ээ боловсруулах байгаль дээлтэй маягаар боловсруулах гэдэг маш олон боломжууд гарцсан учраас тэнд амьдарч байгаа тэнд ажиллаж байгаа тэр сумын засаг дарга нар одоо босод тэр говийн одоо ажиллаж байгаа хүмүүс бол маш их ирээдүй сайхан үзэж харж штэ. Тэгээд ерөөсөө шиний юм юу энэ яад юм бол бүр их сонирхол. Энийг ингэчүүл ямар байд юм бол гээл уулзалт болгон бол сунж ийсэл да цаг нь. Тэгээд бид нар би бас хэлжсэн би ч бас олон газар явсан залуучууд та нар ингээ юм үзэх хэрэгтэй. Тэгээд энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд нэг хүн очоод юм хэлэнгүүт нэг
одоо нэлээд хүмүүстээ нэг дараагаар тэний чинь ингээл дараалт хийж байгаа. Тэгээд дарагдаад ирэнггүй та нар үзэн харсан юм биелүүлэхэд л явах хэрэгтэй. Одоо зүтгэнлэгээд. Та бүрэлдэхүүндээ залуучуудыг авч явсанд талархлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай явлаа хэлээ нэвтрүүлэгт шин зочноор оролцож шин сайхан мэдээ дуулгасан танд баярлалаа. За баярлалаа. Ремсэ телевиз явлаа хэлээ нэвтрүүлгийн шин дугаарыг үзэж та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.